Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр багш нь та нарт хэл ярианы хичээл орно. Өнөөдрийн хичээлээр зураг дээр байгаа болон орчиндөө байгаа эд зүйлсийг нэрлэх энэ юу вэ асуултанд хариулж сурцгаая. Хүүхдүүдээ зургийг сайн ажиглаарай. Аами таами хоёр юу хийж байна вэ? Аами таами хоёрын эргэн тойронд юу байна вэ? Сайн ажиглаад нэрлээрэй. Бүгдээрээ аами таами хоёрын эргэн тойронд байгаа эд зүйлсийг хамтдаа нэрлэж сурцгаая. Хүүхдүүдээ охин гартаа юу барьсан байна вэ? Охин гартаа хаддаг барьсан байна. Энэ юу вэ хүүхдүүдээ? Та нар урд нь харж байсан уу? Зүйтэй. Энэ бол тавгийн идэ. Тавгийн идэг хэвийн бов, ааруул, цагаан идэгээр засдаг. Энэ юу вэ? Энэ бол идэ шүүс буюу чансан мах. Энэ юу вэ? Домб, мөнгөн аяга. Домбонд цай хийдэг. Энэ юу вэ? Энэ юу вэ? Энэ бол бууз. Зургийг сайн ажиглаарай. Энэ юу вэ? Энэ бол шагаа. Энэ юу вэ? Малгай. Энэ малгайг ловоз гэж нэрлэдэг. Хүүхдүүд юу өмссөн байна вэ? Та нарт дээл байгаа юу? Зүйтэй. Хүүхдүүд дээл өмссөн байна. Энэ юу вэ? Энэ бол Монгол гутал. Бидний нэрлсэн зүйлүүдийг цагаан сэрийн баяраар өргөн хэрэглэдэг байна. Хүүхдүүдээ аав ээжтэйгээ эргэн тойрондоо байгаа эд зүйлсээ нэрлээрэй. Хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүд та нартаа баярлалаа.